төлөөжтэй дөрвөн жил ирээд байна. Баруун гарсан. Намаагийн нэрээ бүгдлагийн хараа. Говьалтай аймгийн Монголын баруун өмнөд хэсэгт оршдог нутгийн дундуур нь Монгол Алтай нуруу баруун хойноос зүүн урагшаан чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрдөг. Сутай, Бурхан буудай, Алаг хайрхан, Аж богд, Гичгэн зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь Кайнойзен хурдас тархсан бөгөөд уулархаг нь Кембрийн өмнөх суур чулуулагтай юм. Аймгийн нутгийн хойд захаар завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширэгдэх гол горих бий. Мөн Ихс, Шарга, Тонхил зэрэг нууруудтай, Хүнхэр Зустан, Улаан хайрхан, Аргалант зэрэг аршаантай. Говьалтай аймаг бол нутаг дэвсгэрийн хэмжээгээр улстай 2 дугаарт ордог юм. Тус аймаг 18 сумтай. Алтай сум, Баян уус сум, Бигэр сум, Буугат, Дарив, Дэлгэр, 9 булаг, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Халиун, Хөх морт, Цогт, Цээл, Чандман, Шарга, Эрдэн сум. Энэ дундаас байгаль газар зүйн өөрмөц тогтцоорон улстан гайхагддаг сум бол яахын аргагүй Бигэр сум юм. Сэргэн учиртай
уулын оройн цагаан, буурал бэгрийн хаалган цагаан, буудал төвийн барилган цагаан, буянтай ардын сэтгэлэн цагаан. Уулсын оройн сэрвгэр цэнхэр, усны долгион эрвгэр цэнхэр, улирлын хаварн зэрэг цай цэнхэр, усан сувгийн өнгөн цэнхэр. Мянган гол намартаан шаргал, мяндсан тариан найгахтаан шаргал, өвс нуруун өндөр шаргал, эрхчлөө төгс нэгдэл, эгэл бидний төрлөх нэгдэл, мэрэгэн номын сургаалд мэдлэг оюун цэгцэлсэн, ачтай засгийн халамжинд амьдрал жаргал нь бадарсан, хөдөлмөр алдрын суутнууд олонтой, хөгжил соёлын авьяаснууд арвинтай, хожимын алдрын замн гэрэлтэй, хотол даяар нэрэн цуутай. Эрх чөлөө төгс нэгдэл, эгэл бидний төрлөх нэгдэл. Бэгэр сум Монгол орны баруун урд хэсэгт аймгийнхаа 3.1 мянган га газар нутгийг эзлэн оршдог. Дээлгээр чанд ман эрдэнэ цогц сумтай хэлэлдэг. Нутгийн хойд цэг хангаан их нуураас урд цэг таргилжийн их нуруу хүртэл 120 км, баруун цэг тэхийн хүрэн уулнаас зүүн цэг бөөгийн харуул хүртэл 85 км юм. Бэгэр сум байгаль газар зүйн нэг өвөрмөц тогтцтой нутаг. Бусад сумдын нэгэн адил байгалийн унган төрхөн хадгалсан говийн өвөрмөц төрх бүхий байгаль ургамал амтантай. Нутгийн зүүн талаар хан тайшрын нурууны үргэлжлэл хөгсөрхийн нуруу оршино. Дундаж өндөр 2400 м. Баруун талаараа Монгол Алтай нурууны нэг хэсэг хар азаргын нуруу урагшилж гичгний нуруутай залгана. Эдгээр нуруудын дундаж өндөр 3300 м бөгөөд баруун зүүн энэ хоёр нуруудын завсар хоорондор их нуруудын хотгорын бүсэд багтдаг Бэгрийн хоолой 80 орчим км үргэлжлэнэ. Бэгрийн хоолой нь Монголын нэрд гарсан 33 говийн нэгд тооцогддог юм. Энэ хоолой халиуны хоолой, шалын хоолойтой хөтөл гүдгэрээр өргөгдөж холбогдсон тул эрт дээр үед ус зүйн талаар хүйн холбоотой байжээ. Бэгрийн хоолойд гадагш урсгалгүй бэгэр нуур орших өгөөд жижиг голын усаар тэжээлдэх учраа гантай жилд ширгэх болжээ. Бэгэр нуурын хөвөө далайн түвшнөөс дээш 1290 м өргөгдсөн. Гэтэл эндэртийн их улс 3770 м өргөгдсөн байх тул газрын өндөршлийн ялгаа нэг их юм. Сумын баруун талын уул нуруудын эхэнд далайн түвшнөөс дээш 3765 м өндөр байгалийн үзэсгэлэнт бурхан буудай сүндэрлэнэ. За бид өнөөдөр Бэгэр нутгийн хамгийн удаа түүх туршилттай газар Номоо хаан хийдийн төөрөн дээр ирсэн байна. За манай Бэгэр нутаг бол Монгол эх орондоо алдартай мөнгөн амсрын алтан дэвш нутаг гэж алдарсан сайхан нутаг байдیں۔ Тэгээ Монголын одоо 700 гаруй сүм хий дотор Бэгэр Номоо хаан хийд шиг одоо ийм том одоо хийж алдартай хийж энэ ховор байдаг. Тэгээд их тагсын орноос одоо шарын шашин орж ирэхдээ манай Монгол нутгийн баруун одоо хэлээр орж ирсэн байх гэж ингэ таамагладیں۔ Тэгээд Номын хаан
бивэр нутагт номын гэгийн бивэр нутагт намын гэгийн Баян хонгор аймаг залуучууд байдаг. Тэгэхээр ном гэдэг бол одоо олон үед амьдсан одоо эдгээр мэргэжлийн одоо өдөр шашдаг сурах үйч консульт байдаг. Тэгээ яагаад одоо манай бивэр нутгийн одоо номын хаангийн залуу болсон гэдэг түүх маш ховор байдаг гэж би hodж бодсон юм аа. Бидний одоо энэ байж байгаа одоо номын хаангийн залуучууд нутгийн төөрнөд зогчин дугуйнаар байсан байна. Энэ бол одоо үндсэндээ 500 гаруй шавьтай одоо том хотын одоо шавь нарын номоо хордог энэ том одоо хорлын үндэсний заал буюу танкын байсан байдгийг. Тэгээ манай бивэр одоо номын хаангийн хамгийн одоо сүлжүүд болсон шүтлжсэн бурхан бол Майдр гэдэг бурхан байсан. Энэ одоо тийм цагаан одоо торгон дээр одоо урлаж хийсэн тийм одоо бурхан байсан юм байна лээ. Тэгээ одоо жил болгоны хаврын дэрмэн сарын шинийн 8-нд номын хаангийн Майдр ухнаа болж одоо ясуу боён болсон гэж одоо хэлсэн юм аа. Тэгээ энэ одоо манай бурхан будаа бол бидний нэг тал харагдаж байна. Одоо бэлэн хүрэн цагаан хоёр зандам одоо орж байсан. Одоо тийм шалтгаантай сайхан орж байсан. Одоо шинэ бол манай одоо хөнгөрсөн гэдэг юм. Одоо бурхан будаа гэж сайхан байдаг. Тэгээ энэ бурхан будаа бол энэ одоо 5 ганц гэдэг болсон шүү хөрөнгө болсон сайхан байдаг. Энэ бивэрийн хаан энэ төөрийн болсон учиртай хөгжиж өвдөс үжирч бид одоо зохиж өвдөс юм аа. Тэгээ бивэр нутаг бол үндсэндээ одоо цомоодны одоо хүртэл болсон эргэлзэн мөрөдөл өсөлтөн болон сууж ирж байсан одоо улам бидний доохон талбараа одоо 5%-ийн морин зам байна. Одоо 5%-ийн морин зам одоо 40-40 см хүн болно гэдэг бол асар их одоо тэмээ мөртэй хөсөг унаатай олон одоо улсуудын Баян хонгор ховдын наадын сумууд улсууд ингэж одоо эргэл мөрөд хийж өсөлтөн болон одоо бишиж шүтэж явсан ийм одоо болсон юм аа гэж боддог. Тэгээ бивэрийн нэр бол одоо Монголын 300 гаруй сум одоо амтчтай нэгж дотор энэ нэр хэд татагдахгүй ийм хоорон нэртэй ийм сайхан нутаг бай. Тэгээд өнгөрсөн жилүүдийн хугацаанд бол бивэр сумд нэг бүтээн байгууллагууд их өрнөсөн жил байлаа. Сум маань өндөр хөгжлийн найдвартай эрчим хүчин системд холбогдлоо. Сумын шин соёлын төв эмнэлгийн барилгууд шинээр баригдлаа. Нарт Монгол Ард улсын Хөлбөрийн Баатар Санжигон мөр хөгтөдтэй хамтарч сумдаа хөндлөлийн талбай байгууллаа. Бүтээн байгуулалтын хувьд бол ажил нэлээд цаашаа өрнөж байна. За жилийн эцсийн хөө амын тооллогоор нийт хөө ам шилжилт хөдөлгөөн их байна. Энийхээ үр дүнд нэг 2177 хөө ам өнөөдрийн байдлаар сумаарт бүрдэгдсэн байна. Энэ хугацаанд өнгөрсөн жилийн ажлыг дүгнэх тэмээчдийн баярыг хийх ажиллагаанд байна. Улаанбаатар хотын нутгийн зөвлөлд анхаарч нутгийн зөвлөлийн дэд дарга Бат сайхан нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Бат Эрдэнэ тэргүүлэгч Бат Толго мөн Монгол телевизийн туршлага групп ирж ажиллаж нэлээд өндөр хэмжээнд сайхан зохион байгууллаа. Энэ маань сумд тэмээ цэргийг өсгөх бодлого хэрэгжүүлж гисэн талбайтайгаар хоёр хүүхэд тэмээ маань зөвлөд нэлээд хамардаж байна. Энэ талбайтай хүүхдээр цаг үеэ дагаад хүмүүс тэмээгээ онлог ашиглахад хэрэглэхээ болсон. Энээс болж тэмээгээ онлог ашиглахад хэрэглэхгүй ашиглахгүй баснаас таваарлаг чанараар ашиглахгүй баснаас тэмээ цэргийг хамардаж байгаа. За энэ дээр нэлээд бодлого гаргаж хоёр хүүхэд тэмээгээ овчин социализмын үед 1986-78 оны үед Монгол улсаас шагнагдж байсан хэмжээнд тоотлогод хүрэхэд төлөө зорилт тавьж үйлдвэр өсгөх сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа. За энэхээ үр дүнтэй холбож бас энэ тэмээ хоёрыг жил болгон гэсэн зохион байгуулах гэсэн зорилготой ажиллаж байгаамаа. Игэрчүүдийн бас нэг том амжилт бол төрлөх нутагтаа эрдэм соёлын үрийг тарьж хүн арддан орчин цагийн боловсрал соёлыг эзэмшүүлж чадсан явдал юм. 1938 оны 5 дугаар сарын 1-нд зуны сургууль маягаар нэг багш, галч, 20 сурагчтай анхны сургууль хичээлж эхэлжээ.
Бигэр сумын засаг даргын тамгын газар Тэмээн сүргийг өсгөх бодлогоор албан ёсоор Наран дойрхон Тэмээчдийн баяр 2013-ыг 9 дахь жилдээ зохион байгуулсан юм. Хурдан ат, хурдан тором, шилдэг буур, шилмэл инг, ганган хэрэглээтэй ганган ат, сайхан тэмээтэй ганган хос зэргийг шалгаруулсан юм. Эдгээр шалгаруулалтыг мэрэгжлийн баг шүүж, ус ноос, бие галбир, идэлгээ, нарийн хөл, биеийн харьцаа зэргийг харж шудрах шүүсэн юм. Улан могоо жилийн нар тэмээ баяр Наран дойрхон 2013 Бэгэр сумын Тэмээчдийн баярын нээлттэй ажиллагаанд зориулсан Тэмээн парад төв болорт морилон орж ирлээ. Баяр хүргээрээ явуулжээ. За Тэмээн парадыг 5 дугаар огийн аймгийн алдарт малчин Селигбаатар Надбаатар нар тэргүүлэг орж ирлээ. Нотгоон тэрэтэг бүрийн байгаа Хөөсрийг нардуугаар шилдэг буур шилмэл инг хурдан ат хангалаас сайхнаас хармын нэмэгээ bëgтэн таахлын сайхан томаад яваарай манай тийм сайхан томаад яваарай байцгаана уу эрхэм хүндэт малчил хөдөлмөрчдөө сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо Тэмээн сүргийг өсгөх орон нутгийн бодлогын хүрээнд Тэмээчтэй дэмжих тэдний ажил хөдөлгөөнийг үнэлж урамшуулах зорилго бүхий Тэмээчдийн баярыг уламжлал болгон зохион явуулсаар өнөөдөр ирлээ. Манай хөдөлмөрч малчид зохион үеийн бүгдээр Монгол Ард улсын сайд нарын зөвлөл нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс зарлан явуулсан Тэмээн сүргийг өсгөх уралдаанд амжилттай оролцож манай Тэмээчдээс Бэр Чонзон, Бэр Баатар, Цэм Авуудадаг, Пэ Ишигхүү, Пэ Нацаг нарны бүгдээр Монгол Ард улсын аварга малчин хэмээх эрхэм хүндэтэй залууг хүртсэн билээ. Өнөөдөр тэдний үр хүүхэд болон бидний залуу хойч үеийнхэн Тэмээн сүргийг өсгөх энэ нэг хариуцлагатай албыг хариуцсан авч явнаа. Нийгмийн шилжилтийн хэцүү цаг цар цудны хүндрэл бэрхшээлтэй үе Тэмээн тоо толгойг ихээхэн хэмжээгээр хорогдуулсан боловч манай ажил хичээнгүй шударгуу хөдөлмөрч малчдын ач хүчээр өнөөдөр Тэмээн сүргийн тоо толгойг өсгөж чадлаа. Нутгийн сайн санаа тахтуустай Бэгэр нутгийн зон олон иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олонны өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Нарлаг Бэгэр нутагт манд наран дойрхон Тэмээчдийн баяр эхэлж байна. Тэмээчэн түмний маань боён гიშг аривчих болтугай та бүхэн сайхан наадаарай. 2014 оноос лээд манай сум жил болгон боломж болгон зохион байгуулж ирсэн. Сумын хүрээнд Тэмээн сүргийг өсгөх бодлого гэж гаргасан. Тэгэхгүй бол хоёр хүүхдээ Тэмээ маань хавардаж байгаа. Тэрнийхээ дагуу энийг бол ер нь бол сумын хэмжээнд Тэмээн сүргийг өсгөх бодлого гаргая гэж зорьсон. Тэгээ энэ бодлогын хүрээнд Тэмээн сүргийг ингээд жил болгон энэ баярыг зохион байгуулдаг. Аймгийн хэмжээнд их хоёрын төвний баяр гэж зохион байгуулдаг. За энд манай сумаас нэлээд өргөн бүртгэнд очиж оролцдог. Өнгөрсөн жилийн Тэмээний баяр, Тэмээний оролдоонд манай сумын Тэмээ төрөөж моцгодоо шагнуулж байсан. Энэ Тэмээний баярыг бол сумын хэмжээнд ер нь нэлээд өргөн бүртгэнтэй зохиож цааш тэр энэ Тэмээ сүргийг өсгөх тал дээр анхаарч үйлдвэр өгсөө сайжруулах, өвн говийн ханы эцсийн хөрөн галбын говийн улаан төгрөг сумын төхөн томголгын гос тогдорт Тэмээгээр өөрчлөлт хэлэхсэл ажил хийгдэж Тэмээн сүргийнхаа чанаржуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Манай сумын хувьд бол Тэмээн сүргийг өсгөж байсан ариун туршлагатай 1986 оноос эхлээд 86 он Тэмээн сүргийг өсгсөн үзүүлэлтээр усад тэргүүрээс трактор шагнуулж байсан. 87 88 онуудад зээл 130 машинаар манай сум нэгдэл хэрэгжтэй нэгдэж байсан. Тэр нэгдэл маань шагнуулж байсан. Тийм учраас одоо Тэмээн сүргийг өсгөж тэр үеийн амжилтанд хүрэх зорилт тавин ажиллаж байгаа. За.
Хурдан ат уралдаанд 32 ат уралдаж эхний 3 байрыг шалгаруулсан юм. Оны Наранд ойрхон Тэмээний баярын хурдан атны уралдаан гарааны 6-аас гарлаа. За Наранд ойрхон Тэмээчдийн наадмын хурдан атны уралдаанд одоогийн байдлаар 2 дугаар огийн иргэн Төр хотын Шарат өнгөлж явна. 2013 оны Наранд ойрхон Тэмээчдийн баярын наадмын хурдан атны уралдаан барайнд ороход одоо километр үлдээд байна. За одоогийн байдлаар 2010 оны Говьалтай аймгийн Тэмээчдийн баярын хурдан атны уралдаанд 2-оор хурдалж байсан Тэмээчин Эрдэнэ тулгын хар хат өнгөлж явна. За 2 дээр 1-р огийн харьяат Мянгат малчин Батбаярын Шарат. 3 дээр 5-р огийн харьяат Тэмээчин Далайгийн Харат. За 4 дээр 2-р огийн Тэмээчин Бившин Төрөтийн Шарат гэсэн тэмээнүүд хурдалж явна. За 2-р огийн Баточир Тэмээчин Баточир 5 даар явж байна. За энэс оч Шимтэх уралдаан болох нь дээ. Улаан гүрэмтэй 4-оор явж байгаа Шарат бол 2012 оны Бэгэр сумын Тэмээчдийн баярын хурдан атны уралдаанд төрүүлсэн ийм хурдан тэмээ байна. Сая 12 сарын 23-нд болсон Чандман сумын Тэмээний баярт 3-аар давхисан ийм хурдан тэмээ байгаа. Нүсэрдэг шүү. Энд нүсэрдэг юм байдаг шүү. Дангаа гайг болчихно. За эхний 3 тэмээ жоохон зайгаа авч байна. 5-р огийн харьяат Далайгийн Харат, 1-р огийн харьяат Мянгат малчин Батбаярын Шарат, 1-р огийн харьяат Эрдэнэ тулгын Харат гэсэн 3 ат өнгөлж явна. За түүний араас 4 дээр 2-р огийн харьяат Төр хотын Шарат. Энд дэвш дийг ат юм шүү. Авдах нь бас. Тийчрээ өнгөж байгаа. За Шимтэх уралдаан болж байна да. За эхний 5 тэмээ бусдаасаа жоохон дасардсан зайгаа авцсан явж байна. За Төр хотын хурдан Шарат одоо өнгөлж эхэллээ. Уралдаа сурцсан ийм хурдан тэмээ бас ашир Тэмээчин маань одоо барайны 6-аагаа хараад ингэ тэмээгээ өнгөлүүлж байгаа бас ашир дуршлагтай ийм унаач байна. За арын тэмээнүүд арай жоохон ард үлдсэн байна. За хурдан гатан тэмээний уралдаан 3 км үргэлжилж байна. За одоогийн байдлаар 1-р огийн харьяат Эрдэнэ тулгын Шарат. 1-р огийн харьяат Отгон тулгын Шарат. 5-р огийн харьяат Мөнгөтлөгийн Харат.
2-р огийн төрөөгийн шар хат зэрэг атнууд магнааж явнаа. Энэ Бэгэр сумын энэ нутгийн унган ботхон тэмээ байгаамаа. Тэгээд энэ баяр нааданд 2 дээр ирлээ. Эннээс өмнө аймгийн их говийн тэмээний баяр нааданд 2 удаа очиж оролдож нэгэнд нь 1 удаад эхнийхт нь 8 дахь гэж дараагийнхт нь 16 дахь гэж хэлсэн. Тэгээд сумандаа одоо ингээ 2 зэрэгэлдээ Шандаман сумд 1 иймэрхүү амжилттай оролцсон. Энэ одоо аймгийн сайн малчин бэлгэт гэж хүний тий шар буурных нь ботго үртэл одоо явсаар ингээд хурдалж байгаамаа. 1-р огийн малчин Болдбаатар, Бадархан Болдбаатар гэдэг. Миний энэ унган ботхон тэмээ байгаа. Би тэгээд тэмээ өсгөж байгаа баярлалаа тэмээ хийж байгаа. Анх энэ жил тэмээ онд тэмээ хийж өчж байгаа. Сая зургаалсан, хатан зургааллаа. Одоо сая тормон дөрөвдөрлөө их баяртай байна. Бөө гэдэг хүний ботхон тэмээ. Одоо энэ жил 18 настай. 13 оролдоод 12 их төр авсан. Сая 3 дугаар байранд дарлаа. Аймагт төрүүлж ирээд яг бодлоо хараад 2-т орсон. Аймагт 1-2 ирсэн. Чандаманд 1 4 ирсэн. Тэгэл бус газар болоонда сумдаа оролцсон. Сэтгэл өндөр байна те. Олон хүмүүс тэмээ цугулсан байна. Сайхан хурдаатнууд цугулсан байна. Чандамын дэлгэр мэлгэрээс цуусууд тэмээчд ирсэн байна. Сайхан баяр болж байна. Сэтгэл өндөр байна. За би энэ сумд 62 тэмээтэй 62 тэмээгээр сумд тэргүүлсэн. Энэ жил төр засаг үнэлж аймгийн авраг малчин болгосон сайн малчин. Одоо 3 хүүхэд минь сургууль соёлоор явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн 3 хүүхдийн төгсөлт мал хариулна. Тэгээд гэр бүлийн хүн манай авраг малчны хүүхэд байгаа. Би өөрөө амны аймгийн 3 удаагийн авраг адуучин хүн байсан. Тэгээ ямар ч мал ухааны тэгээд үргэлжлүүлээд маллаж байна гэдэг. Сая тэмцээнд орсон 1 атам нь 9-оор ирсэн. Одоо гангааттай бууртайгаа ирсэн байж байгаа тий. Манай одоо 85 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр гарч тэмээ сүрэг маллаж суураараа 400 тэмээ маллаж 63 ингээс 63 бутга байж үлд улсын авраг малчин цодыг хүртсэн. Харин хурдан тором уралдаанд 13 тором уралдаж мөн л эхний 3 байрыг шал оруулсан юм.
Ингээд за энэ торон бол одоо манай хадам лувсанд орж ботхон торон байгаа. Буур нь одоо энд гिचсэн ирсэн байгаа. Одоо буурны тэмцээнд буур нь бас амжилттай орох байх гэж бодож байна. За энэ торон бол гарсан цагаас хойш хөтлсөн чигээрээ яваагаал нэг дээр орж ирсэн. Шумбөг үгэн Баттар гэдэг. Тэгээ анх удаа энэ торон муралдаж уйж үзлээ. Энэ сайхан тэмээний баярт. Баяртай байна. Тэгээ манай хүү онж ингээ хоёрт ирлээ. Миний өөрийн ботхон тэмээ байгаамаа энэ. Нэг 2-3 сард л бэлтлээ. Шилмэл буур шалгаруулалтын эхний 5 байранд Мөнх Далай, Жамбол, Сэлэнг-Баатар, Эрдэнэ Бэлэг, Лувсанд орж нар шалгарсан юм. Харин Шилмэл инг шалгаруулалтанд Шарбаатар, Батсүх, Отхон Бэлэг, Базар Сүрэн, Балдан Гомбо нар эхний 5 байранд шалгарчээ. Мөн сайхан тэмээтэй Ганган хосод 8 хос өрсөлдөж эхний 5 байранд Эрдэнэ Бэлэг, Баатар Чулуун, Инкволд, Батсүх, Сэлэнг-Баатар нар шалгарсан юм. Мөн тус номинацид тусгай байрыг шалгаруулж, тусгай байранд Ихрийн хос болон Хүүхдийн хосыг шалгаруулсан юм. Мал аж ахуй дээр одоо 30 хэдэн жил ажиллаж байна. Тэгээд энэ тэмээний уралдаан нэг одоо жил үрцэх манай сумын одоо нэгэн том баярын нэг одоо энэ тэмээний уралдаан юм аа. Тэгээд ингээд энэ одоо наран даархан тэмээний баярынхаа мэдээг энэ Монголын бохин зөвлөн бүрт суугаа бэгэрчүүдтэй өглөн ад жуулуужийн буюу хотон ирж байгаа одоо могой жилийн одоо шинэ жилийн баярын мэдээг төвшүүлж байна. Манай одоо улсын ургамалчин Чөөнзөн гэдэг хүн одоо уган хөхтнэ. За бид багаас нь мал дагсарлаад өдөөд хурж байна. Манай сумын энэ өдөр их сайхан байна, цаг агаар шин сайхан байна. Тэгээд тэмээчтэй баяр арчаад их баярлж байна. Тэгээд сумын одоо энэ
ирж байгаа энэ Ордын улсууд тэгээ нийт одоо миграхандаа их талархаж одоо тэмээн сэргийг одоо манайхад исаа өсгөх талтай манай одоо энэ ирсэн бууранд бол одоо говийн буурнуудаа дээрүүдээр нэгдээс ирж байгаа тийм тэмээнүүд гитсийн гөрөн галбын говь улаан буурнууд бутгнууд энд одоо байна. Доо жил өнгөрч тийм алгуулсан хэмээх аваа жил жилийн босхондоо доо жилийнхаа ажлыг өгнөж сумын тэмээчдийнхаа баярыг хийж байгаадаа баяртай байна. За өнгөрсөн доо жил бод манай нутагт ээлтэй сайхан жил байлаа. Мал сүргээ 5 төрөл дээр намжилтаа өсгөж сумын маань нэргэд хөдөлмөрчд салбар бүртээ амжилт гаргаж ажилласан сайхан жил байлаа. За мөн бид бүгдийн дундаас Монгол улсын начин золтон бас нэгээр нэмэгдэж төрсэн сайхан жил байлаа. За ингээд ирэх тийм алгуулсан хэмээх сумгаа жилдээ Бэгэр нутгийн маань зан олон эрүүлэх байж амжилт бүтээл ад жаргал дүүрэн байхыг зүйтэй сайхан өргөж өргөж сар шинийн баяр зориулсан өчтөрийн барилдаан нээсний үддээ. Манлаатар сумын зан алтан уяг сумын ачин ариун бол сумын ачин ганцраг сумын ачин Оюун бат сумын ачин төмөн нэмэрэг сумын ачин эрдэнэ жаргал сумын ачин энх болд сумын ачин эрдэнэ сумын ачин Хөрөлбаатар залуу Хөрөлөв залуу Баттарж залуу Батбол залуу Ганнар залуу Мөнхөй залуу Ганхтал залуу Хадбаатар залуу Балжинэм залуу эрдэнэ нарын 30 бүх барилдад болсон байна. Өчигдөр барилдааны зүүн талын нөгөө аймгийн нэгэн салбар баруун талын нөгөө сумын зам бацаахнаар магнадын тэмээ нэвсээр гарч ирлээ. Аймгийн нэгэн салбартай залуу цагтаа сумын зам бацаахантай залуу Хөнгтулга сумын зам Манлаатартай залуу Хасабаатар сумын зам алтан уягтай залуу Оронбаяр залуу Загта Оронбаяр За сумын зам Манлаатар баруун Синжиг хатгаад залуу Хадбаатар дөрвөлээд мөн 2 гараараа Синжиг хатгаад авсан заан залуу 2 сэрүү үйлснээс барилдаа өргөж ичгэлээ. Сумын зам бацаахан баруун талд нь өлгөд тэндээсээ залгуулж соёлоо бүхээг үзээлээ. Сумын зам бацаахан залуу Хөнгтулга нэг даваад түглэрлээ. За сумын зам алтан уяг баруун талд нь тойрч цахимда бүхээг үзээлээ. Сумын зам алтан уяг залуу Оронбаяр нэг даваа түгээрлээ. За аймгийн нэгэн салбар зүүн талд нь дахимдаад сумын зам Манлаатар баруун Синжигний барилдаас хөнтөр зурлаар өгүүлж өрөөдөд соёлоо толтос нэг давсгалаа. Сумын барилдааны 2 даваа ихтгэл боллоо. Зүүн баруун талын засварлууд бариад
좋은 선생 등록문에 상사실 집계내우 아이비 내친 사도일 바로 선생 등록문에 상사실 집계내우 서민관 박사승 아이비 내친 사도일체 나도 박원 자, 서민 내친 동민 등록으로 사과 서우드자 자, 좋은 답사 홍수 긴자시 사고 소답사 빅도 돕전 소민의 좀 모임 것도 나도 남원다다가 여기 나온다 자, 소민의 좀 만들고 바로 답습 다 힘들지 다해라 그렇게 고쳐줘 소민의 좀 모임 것 만들고 나는 도수를 여기 나와 돕다 자, 여러분 같이 좋은 자가 나도 가토릭이나 교육 있는 자가 가르쳐 놨군. 소민의 신동문 등물인데 바로 온 거를 변신이 왔을 때 좋은 거라라 속다 노래졌군. 자, 소민의 칭가려운 것도 좋은 졌다 가르쳐 그렇게 고쳐줘야 소민의 칭가려운 것도 가토리가 아니라 소리가르쳐 자, 동문등들 지금 바로 온 거는 변직이 왔을 때 나도 재미 들어 몸 변지가 타버려도 승 아유 빈말 일단 변직이 왔을 때 그걸 실제로 해 좋은 선인 등록문에 소민의 칭 일품절은 바로 선인 등록문에 소민의 칭 인코도 소민의 칭 일품절 때 나도 가박지야 소민의 칭 인코 때 나도 개인은 마토 따라래 나도 가박지야 자, 나 친자도 거기를 새로울 때 일단 독도 공부를 주세요. 자, 서민의 친 동문들을 기기도 다 좋은 탔다 속다 독도 공 속다 속다 자, 무시가 자도야 무시가 성벌성 여기도 도도 좋아해 자, 나 친자도 거기를 좋은 따라 교육진자도 가르쳐도 선배 네, 친사도 이렇게 자도 선배고 서민관 박사님들 서민의 지금 열심적으로 그렇고 이렇게 하겠습니다. 자, 지금 체육들을 보여주실 때, 자, 다음 그제나, 이제 와서 수를 앞선, 자, 내년에 그런 것들을 우리 친구들이 그러나, 아무라 이게 못하게, 애인이 친사도에 자도 가는 거리가 그룹도 공통해서 나 서민단 박사는 서민의 중 일꾼이라는 말은 새로 지켜가다 다들 찾았습니다. 자, 서민단 박사는 서민의 중 일꾼이라는 주로 전지가 타다서 이렇게 보니까 전지가 그렇다고 그러죠.
Окей. Кто тут же? 자, 허리를 내가 가깝게 탔다. 맥도 떴다. 자, 발치장 번호를 해보시고요. 물리 이걸 지나 서열하는 저희가 그렇죠. 내부생님의 서열하는 저희가 그렇죠. 보고죠. 음수대우 부인 누르는 자 선배들. 자, 여기 그 무료 준비가 급상해. 그러니까 또 공부를 기술을. 자, 장 매칭 회의를. 자, 나판에 나라서 없이는 공부있던. 자, 나랑 모이고 하고 자, 선지기님에서 오지고 선지기님에서 너무 해줬다. 아빠 자, 잠깐 잘 찍어야만 고치킨 쪽은 살짝 고치 콤바를 뒤져야. 자, 아까 만화서만 그런 것은 어스행이 앞에서 쪽에 나쁜 쳐다보는 국조라에 나서 사는 사람 처럼 오죽 동네에 있는 사람을 뒤져야. 내가 먹는 사람을 같은 애는 돈들아 음식이 보이게 하던 아르테 음식이 이렇게 민지기야. 만화소의 목적도 어떠한 거를 되죠. 애인이 같은 아무것도 없지만 타오다운 몽골로스의 책임을 본때자들이 어느 어떻게 우킹한 들기인데 다섯 번째는 너무 서민상 사도일만 애인이가 만짓다산 거를 하고다 오죠. 애인이 약침심에 저들이 바스타등을 들던 바라 and also 저희가 진짜 사이스테이션 에스파르도 어떻게 감지 무슨 이런 아처가 내리고 있는 사이스테이션 어디 좋아야 아르티오스의 유리적인 지경은 어스이 보이나든도 하나 메그리노트가 방문없이 내리고스가 지휘따라 서민의 친구를 충전하다 서로 그리가 되어서 세차가 들어왔다 아득한 어로가 가슴이 가르쳐볼지 어떻게 여기 있는 걸까요? 자, 그리고 선지기에 이렇게 무지를 좀 했어요. 자, 그럼 박수 이제 반갑지. 자, 저기는 어떻게 긁어줘서 다 맞도나. 자, 그럼 갔다 왔었어. 자, 우리 무슨 맞자니까 소다가 있죠. 자, 하이데르 힘을 떠도줘야. Hey,
орноос энэ үйлдэл ажил амьдрал самхан туссан бүх зүйл маань сэтгэлэн бүтэж цаашдаа урдуудан наслаж бидүүдийн хүндэстэй ажил урдын бидүүдийн нас ёрдоо хүч ажил хөдөлмөртөө урдын ажил харахад хүсээрөөё. Хамтдаа өмнөөс мэдчихвэнаа. Тэгээ бидний одоо өнөөдөр хийж ажлын нэг хэсэг нь бол одоо сум орон нутагтай амьдарч сууж байгаа 70-аас дээш насны одоо бүтээл буурлуудаа бас үйлдвэрлэлүүд юм байна. Эрхэм хүндэт цаа батлын эрхэм хүндэт бай батлаас эдгээр хүмүүсээ өнөөдөр бид бас хүрдэх учиртай ийм сайхан бид өгөх Монгол залуучууд уужуулаараа сэтгэл байдаг. За нутгийн зөвлөлийн тэргүүлэгчтэй шийдвэрээр нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Бат Эрдэнэ Баттолгоо нарын хамт төрлөх нутагтаа ирж Тэмээний баяр цагаан сарын зорголт энэ арга хэмжээг зохион байгууллаа. Нутаг оронд маань одоо тэнгэр сайхан хавар ирж төл малд их мал төлсөн ийм сайхан жил болж байна. Нутгийн зан олон маань энэ арга хэмжээнд их сайхан оролцлоо. Тэмээний баяр хөргөн боллоо. Өнөөдрийн сар шинийн зорголт их сайхан болж нутгийн ахын дүүс маань их сайхан баяртай хүлээж авч байна. Тэгээ энэ арга хэмжээнд одоо бас хүрэлцэн ирсэн нутгийн олондоо баяр өргөлөө. Зулай цагаан